За манай хүүхэд Улаанбаатар хотод эрүүл мэндийн шинжилгээ нэг сургуулийн био анагаахын 1-р курс суралцдаг. За 2011 онд тус сургуулийг нэг бүрэн дунд боловсролыг дүүргээд эсэлт ерөнхий шалгалтаа өгөөс одоо тухайн сургууль ийлсэн байгаа. Яг энэ цаг үед оюутлага компаниас оюутны тэтгэлэг хөтөлбөрөөр зарлаад яг 2011 оноос эхлээд тасралтгүй 3 жил манай хүүхэд энэ тэтгэлэгт хамрагдаа явж байгаа. За гол нь энэ тэтгэлгийн гол зорилго нь бол мэдээж оюутнуудад бас боломж олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн зорилготой. Гэвч би бас давхар оюутнуудыг нийгмийн хариуцлагатай байх, өөрийнхөө зөв болон бусдад шаардлага өндөртөө хийж байгаа зүйлдээ хариуцлагатай хандах зүйлд сургаж байна даа гэж хардаг. Яагаад тэгэхээр зэрэг энэ тэтгэлгийн гол зорилго нь тэтгэлгийн гол шаардлага нь бол тодорхой сурлагын болцол хангахын зэрэгцээгээр хүүхдүүдэд идэвх чармаалттай байх, хариуцлагатай байхыг давхар шаардж байгаа. Тэр үрээрээ ч бас хүүхдүүд энэ тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд маань магадгүй өнөөгийн залуусын оюутнуудын манлайлагч байж чаддаг. Бас идэвхтэй, бас тийм хариуцлагатай хэсэг бүлэгт хамрагдаж явдаг болов уу гэж би боддог. Тэгээд энэ тэтгэлгийг бол манай охин маань 3 жил явж байгаа. Энэ хооронд сургалтын төлбөр гэдэг авах юм бол бараггүй жилд сая 300 орчим мянган төгрөг гэж бодоход нэг 3-аас 4 сая төгрөг ч юм уу те. Тэгээд дээр нь бас байрны зардал өгдөг. Ингээ бодоход 4 сая гаруй төгрөгийг санхүүгийн хувьд оруулсан байгаа боловч нөгөө талаар хүүхэд маань альва асуудалд хариуцлагатай, нямбай ханддаг, дээр нь үнэн сэтгэлээсээ бүрэн гүйцэтгэх бол хандахыг хичээж ажилдаг болсны бас тэтгэлгийн тодорхой шаардлагуудын үр дүн гэж боддог. Энэ хэрээр оюутлага бол одоо ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэхэд, хариуцлагатай ирээдүйг бэлтгэхэд бас томоохон хувь нэмэр оруулж байгаа гэж талархаж явдаг. Тэгээд хүн бүрт энэ тэтгэлэг бол нээлттэй байдаг. Магадгүй энэ жил таны болцол хангахгүй ч эргэжил хангуулаад орох боломж нь нээлттэй байдаг. Гол нь та өөрөө л хичээх хэрэгтэй. Тэгээ ингээд тэтгэлэгт хамрагдаж байгаа болон хамрагдахыг зорж байгаа нийт оюутан залуучуудтай захихад бол өөрийнхөө одоо хийж байгаа зүйлдээ хариуцлагатай, нямбай, тэгээд үнэн сэтгэлээсээ хандаж чадчихгүймэн танд боломж бол хизээд нээлттэй байгаа шүү гэж хэлэх байна. Тэгээд дээр нь энэ тэтгэлгийг зарлан хэрэгжүүлж байдаг компанийн хамт олон бас талархахын зэрэгцээгээ цаашдынхны ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.